кремтэй байна гэсэн. Биш юу ярьж вэ? Шанопин за тий өнөөдөр би юу их вэ гэх юм бол би өөрийнхөө хэрэглэдэг мейкап бүтээгдэхүүнүүдээс хамгийн дуртай болон байнга хэрэглэдэг мейкап бүтээгдэхүүнүүдэд танилцуулна. За өмнө нь болохоор би яг өөрийнхөө хэрэглэдэг skin care бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан шүү дээ. Тэгээд тэр бичлэг маань айгүй хөөрхөн явсан учраас энэ удаа болохоор мейкап танилцуулсан бичлэг хий гэж бодоод тэгээд би ингээд сууж байна. За хамгийн эхнийх нь болохоор ойлгомжтой base-ээс эхэлнэ. Би ер нь бол тийм primer бол нэг дүрхтгүү. Дүрхчихээр миний арьс жоох өөрөө тослог болохоор ингээд хитрхи тослогдоод байдаг. Тийм болохоор би зөвхөн нарны тос дүрхдэг. Тэгээ миний дүрхдэг хамгийн дуртай нарны тос бол энэ нарны тос байна. Тэгээ энэ бол амар юм гоё шингэн заяа. Тэгээд нарны тоснууд чинь ингээд дүрхэхээр юм цагаан юм болоод арьс амар цааруулаад идэв штэ. Энэ болохоор ерөөсөө тэгтгүү заяа. Энэ болохоор юм эссенс шиг тийм амар юм хөнгөн тийм учраас 100 эсвэл тослог арьстай хүмүүс зүүхэд маш зүгээр санагддаг. Ингээд тэр чигээр алга болчих. Тэгээд арьс амар гоё чийшүүлж өгөх юм шиг санагддаг. За тэгээд одоо би кремээ танилцуулъя. За яа танаар. За миний бүр хамгийн хайртай крем. Дээрээс нь би баг 4 ширхгийг дуусгасан баг. За би өстэй энэ крем байхгүй бол. За энэ болохоор Chanel-ийн крем. Энэ болохоор хагас мат. Тэгсэн мөртлөө амар сайн өөд ардаг заяа. Тэгээд ер нь л Chanel намайг баг худалдагчаараа авах хэрэгтэй. Ягаад гэвэл би ингээд бусад хүмүүс санал болохоор дандаа тэр хүмүүс аваад амар гоё ингэж хэлдэг. За би тэгээд ээжтэй зарсан, эгчтэй зарсан, найзуудаасаа 2 3 хүнд зарсан, хамаатныхаа эгч нарт зарсан. Тэгээд би бараг 10 ширхгийг зарсан баха тоглоомчгүй. Тэгээд энэ бол үнэхээр амар гоё крем. Тэгээд бас мат гэхэр чинь ер нь бол амар юм арьс сураа харагдаад байдаг шүү дээ. Ерөөсөө тэгтгүү заяа. За тэгээд энэний маа нэг сул талаага жоохон тослог арьстай хүмүүс байгаа шүү дээ. Тослог арьстай хүмүүс түрхэд ингээд хөлөрхөөр жоохон юм нэг багшралтах гэдэг. Тэнгүүд яг тэр үед нь болохоор зүгээр кишноор жоохон ингээд дараад хөвчл зүгээр л дээ. Сүүлийн үед надад амар таалагдаад байгаа нэг крем гэх юм бол энэ тэр-тэрийн крем байна. Би тэр одоо шинэ дэлгүүрээ нээсэн бохгүй юу сонсоо тэгээд тэрнийхээ нэйл намайг өрөөд тэгсэн чинь тэр одоо дэлгүүрт нь болохоор тэр чинь ер нь бол амар олон юм шейд эдэн штэ арьсны бүр амар олон бусад брэндүүдтэй харьцуулах юм бол тэгээд тэр дэлгүүр дээр очих юм бол нөгөө арьсныхаа тэр өнгө чинь фаундейшн болон кьюшны аль өнгөтэй тохирохоор энийг ингээд шалгуулж болдог юм машин байт юм билээ. Тэгээ минийх болохоор би амар ер нь бор крем хэрэглэдэг байсан байлээ заяа. Ягаад гэвэл би хүзүүнээс нүрээ ялгахтуулахыг хүсдэггүй тэгэнгүүт ялч жоохон хөгшөөрөгдаад гэсэн байхгүй. Тэгсэн чинь миний крем жоохон надад бордоод идэг байсан билээ. Тэгээ миний бүр хүзүүнээс бор нүртэй яваад идэг гэсэн би тэгээ өөрөө тэрийг анзаардаггүйсэн. Тэгсэн чинь тэр-тэрийн энэ кремийг хэрэглээд энэ болохоор нэлийн цагаан. Тэр-тэрийн амар алтартай кьюшн нэдэж штэ энэ улаан кьюшн. Ер нь бол тэр-тэрийн кьюшнээр амар алтартай. Тэгсэн чинь одоо ийм фаундейшн гаргасан байлээ. Тэгээд хэрвээ кьюшнийг хэрэглэж үзэх хүмүүс байх юм бол тэр улаан кьюшны ийм улаан фаундейшн гарсан шүү. Энэ бол надаас амар таалагдж байгаа. Тэгээд Chanel-ийнхтэй харьцуулбал агаадтай тослогдох ч юм уу эсвэл хөлрөх үед ингэж жоохон барьцалтдаггүй ингэж одоо юу гэмтэй ийм алаг ирэм болчдөг жоохон Chanel. Тэр нь жоохон хичээс байхгүй надад. Тэгээ би өөр дандаа энийг ашиглаж байгаа. Тэгээд бас жоохон хагас мэт. Тэгтээ бас ингэж гоё гэлэлцээд байгаа юм шиг санагдаад идэв надад. За миний кремнүүд нэг юм байна. Миний хоолой жоох хөвгтүүд байна. За тэгээд би ягцтэй их хүмүүс spatula амар их ашигладаг шүү дээ. Би болохоор spatula ашиглаж кремээ тавьдаггүй. Нөгөө нэг Chanel-д ажилладаг худалдагч эгчнүүдээ хэлжсэн байхгүй. Крем тавих хамгийн гоё арга нь ямар арга гэвэл энэ хуруугаараа. Гараа амар сайн угаахгүй бол нүрэн дээр ч батг гарна. За тэгээд хуруугаараа тавихын нэг давуу тал нь юу вэ гэх юм бол хаацтай. Хүний хурууж байгаа ингээ халуун байгаа штэ жоохон дулаахан тэнгууд кремээ жоохон хайлуулад арьсанд илүү шингэхэд нь тусалдаг гинэ. Би хуруугаараа ингэж зөөлөн тараад тавьчаад тэгээд дараа нь энэ
Энэ нөр амар хөөрхөн. За би энэ спонжоор тараадаг. Энэ спонж энэ болохоор Studio 17 гэдгийн спонж байгаа. Тэгээд нэлээ ийм зузаан. Тэгээд амар том. Миний ингээ нүр. Тэнгүүд ингээ хоёр дараал миний бүх крем амар гоё тарчдаг. Тэгээд энэ хамгийн гоё юм агаадтай та нар агаадтай батг гардгийн нэг шалтгаан чинь энэ спонж гэхгүй юу. Тэнгүүд спонж ийшээ тийшээ авч явахдаа зүгээр кошлокондоо сайхан бодог нутгаа чигчтэй штэ. Тэгэхээр чи спонж амар их бактери орж байгаа байхгүй юу. Энэ болохоор ийм тустай кейстэй. Хөрхөн бац чинь. Ийм тустай кейстэй. Тэгээ авч явахад амар их хэлбэр. За дараагийнх нь бас нэг ийм инээдтэй спонж байгаа заа. Энийг та нар юу гэж бодож байна? Энэ бол Blush-ны спонж заяа. Нэг яг угаасаа нэг хуруу оруулах зориулалттай. Тэгээд би болохоор яг крем blush хэрэглэж явах тохиолдолтой энэнгээрээ тараадаг байгаа. Тэгээд харвал ингээд гоё blush болсон байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор би хөмсгөө бодхоос өмнө бас нүдээ бодхоос өмнө хамгийн чухал степ энэ. Би болохоор яг setting powder хэрэглэдэг байхгүй юу? Ер нь бол нүдний бодогч болон хөмсгний бодогч нь хамгийн удаан тогтцтой. Дээрээс нь одоо ингээд тэн тавиад тахад харагдахгүй штэ. Тэр чин бол арьс чин кремтэй нэ гэсэн. Биш юу ярьж. Та нар ингээд хичнээн амар тэн төрхсөн гэсэн тэн чин сайн өнгөнд харагдахгүй штэ. Тийм бол паудер ашиглах хэрэгтэй заяа. Тэгээд дээрээс нь ингээд минийхийг харуул ингээд миний давхрааны завсраар ингээд миний тэн бөөгнөрөөг байгаад энэ бол бас паудерны хач заяа. Тэгээд дээрээс нь нагаадтай танаас хормосны бодог амар унж гин үү? Эсвэл контурт амар унж гин үү? Тэр чинээс энэ паудерных. За би болохоор энэ хинсийн паудерыг ашигладаг. Надад болохоор юм loose powder гэдэг штэ. Тийм паудер амар ингээд арьсан дээр маань жоохон батг гарах гэдэг миний хувьд ирсэн тохиордгоо. Тэгээ би тийм болохоор press powder хэрэгэлдэг. Яг миний арьсны өнгийг ингээд нэгэн зэгт болгоод өгчдөг учраас миний тэн ингээд энэ тэндээ харагддаггүй. Яг юм гоё нэгэн зэгт харагддаг. За тэгээд энийг би агаадтай юунд хэрэгэлдэг вэ гэх юм бол хөмсгөндөө кремээ түрхснийхаа дараа шууд хөмсөг болон нүдээ ингээд паудерддаг. Тэгэж паудердаад хөмсгнийхаа бодыг түрх юм бол хөмсгний ч бодог арилахгүй нэрээ засаар нүрээ угаалгасан гэсэн ер нь л арилахгүй. За би тэгээд ойрын үед хэрэглэж байгаа миний хөмсгний бодог бол энэ Trophy гэдэг брендийн шинэ бодог байна. Би та нарт амар гоё юм харуулъя заяа. За ингээд яг хоо энэ бол бүх хөмсгний бодогт байдаг юм заяа. Гэтэ эднийх амар гоё юм эртээ. Тийм болохоор ингээд хөмсгнийхаа өснүүдийг зурхад амар амар заяа. За тэгээ нөгөө талд нь бол угаасаа ингэж блендэлдэг сам бүгдэнд нь л байгаа. Тэгтээ агаадтай одоо бүгдэнд нь байдаг үнийг юм та нарт харуулъя заяа. Хөмсгний хутга. Гоё агаадтай. Хөмсгөө ингээд гэс янзалчиж болно. Тэгээд надаа энэ бол маш их таалагдж байгаа. Дээрээс нь энэ болохоор юм амар тослог биш. Тийм учраас хөмсг маань айгүй удаан тогтцтой байдаг. Харагдаж байна уу? Ийм гэрэл мэрэл дээрээс туссан газар ирнэ штэ. Тэгвэл хөмсгч алга болдог уу? Хичнээн бодцсон байсан ч гэсэн тэр чинь нэг шалтгаантай. Та нар агаадтай бра маскара хэрэгэл. Тэгэх юм бол хөмсгчин дээрээс нь маллаг цонхор юм харагдахгүй заяа. Яг нэгэн зэгт өнгө харагддаг. Би болохоор энэ Roman гэдэг брендийнхыг ашигладаг. Хөмсгний маскара. Одоо монгол хүмүүс ч юм болохоор ч Европ мейкап хийх дуртай штэ. Тийм болохоор айгүй их ингээ хөмсгөөс савандаж ингээ босгодог. Тэгэж амар савандаж босгоцгоор яг үнэ хэлээд ингээ хөмсгч 2D харагдаад идэв штэ. Хэрвээ жоохон тэрийг натуралны харагдуулъя гэвэл хөмсгний маскарагаар жоохон хөмсгнийхээ өснүүдийг ингээ босгоод өгчөж болно. Консилер марчиж. За би ямар консилер хэрэглэдэг вэ гэх юм бол агаадтай ийм хоёр консилер хэрэглэдэг байгаа. The Same консилерыг бол би нэрээ бараг 5 ширхэг дуусгасан баг. Манай их хүртэл амар хэрэглэдэг. Энэ бол яалчгүй ингэж хагардгүй заяа. Консилерууд чинь ингэж хагараад нэг газар бөөгнөвчтэй штэ. Тэгтгүү тэгээ хуураа биш заяа. Тэгээ амар сайн уудардаг.
Энэ бол үнэхээр амар гоё. Миний ойртос айгүй хэрглэж байгаа консилер гэх юм бол бас гоё юм харуулъя заяа. За бүх консилер л юм байгаа штэ. Ингэж мэ гэж гарч ирдэг, энэгээр нь буддаг. Одоо энэ консилер болохоор мэ илүү өтгөө хэлбэр нь. Тэнгүүд үнэхээр ингээд зүгээр шингэн консилероор дарагдахгүй байгаа юмнууд шүү дээ. Одоо жишээ миний батганы сорив ч юм уу тий. Тэрийг би энэгээр тарчдаг. Энэ бол амар сайн дардаг. Тэгээ энэгээр ингээд яг түрхчээд тэгээд спонжоор ингэж жоохон блендлээ. Тэгээ болоо. Тэгээ тэртээ маш их баярлалаа ийм гой бүтээгдэхүүн гаргасанд. Би одоо энэнгөө бол бараг амьдарч чадахгүй байна. Сүдрээ танилцуулъя. За миний хэрэгэлдэг гэрэл сүдэр нь бол энэ байна. Энийг нь харах юм бол намайг энэ бүтээгдэхүүнийг хэрэг хэрэгэлдгийг харж болно. Бронзер чинь таныг ингээд жоохон наранж харагдсан юм шиг харагдуулах зорилготой байхгүй юм. Бор заяо. Тийм болохоор хэрвээ тэрийг та гэрэл сүдрээр ашиглах юм бол таны нүүрэнд ерөөсөө натуралны харагдахгүй. Тийм учраас ер нь бол юм контуринг ашиглах айгуу зөв. Контуринг нь болохоор арай жоохон юм саарлангуйтэй байхгүй юу? Арай жоохон юм саарлангуйтэй. Тэнгууд яг cool tone contour болон warm tone contour хоёрын өнгө нөр минийх болохоор warm tone. Миний гэрэл болохоор энэ байна. За бас энэ жоохон миний цонхон тавьж байгаад нэг мэдсэн зан хагарчихсан байлээ. Жоохон хайхрамжгүй хандсан юм шиг лээ хайлайтер та. Энэ болохоор 01 creamy beige нэ. Энэ бол амар гоё өнгөтэй зөө. Тэгээд бас амар том саатай биш болохоор ёолконд явах гэж байгаа юм шиг харагддаг. Хараа. Монголчууд ч гоё шанааны эс өндөртэй хүмүүс шүү дээ. Би бас шанааны эстэй. Тийм учраас шанааны хасан дээр нэг хайлайтер тавьдгүү. Гэтэ өнөөдөр зураг авах хэрэгтэйсэн болохоор ингээ хайлайтерцсан сууж ийн. Тэрнээс иш бол би зөвхөн яг хамарныхаа энэ үзүүр тэгээ хамарныхаа энэ дээр тавьдаг. Тийм хайлайтер тавихтайгаа зэтэй найзуудаа ингэж бүтнээр нь тавихгүй шүү дээ. Тэгэх юм бол хамарч амар уурт тэгээд өндөр харагтаас илүү ингээд гавтгаар гэдэг. Тийм болохоор хайлайтер тавихтаа яг хоёр хэсэг тавих хэрэгтэй заяо. Хэрвээ таны нуруу чинь илүү намхан бол нуруунд дээрээ тавь заяо. Тэгээд хамарныхаа үзүүр дээр тавь. Крем блашаа танилцуулъя. За миний хамгийн хэрэгэлдэг нь болохоор энэ Dear Darling крем блаш үү. Энэ болохоор амар юм зөөлөн бүтцтэй. Тэгээд ийм одоо юу гэмтэй амар хөтгөн биш ахгүй юу. Тийм болохоор ингээд амар гоё уусч чаддаг. Тэгээд бас амар ингээд өсмөс наалтаад байдгүй. Ер нь бол крем блаш хэрэглэжэнгүүд ингээд салхинд цохолж болохоор ус ингээд яг газар дээр наалтаад идэв шүү дээ. Энэ болохоор тэгтгүүн тэгээд арьсан айгуу гоё шингээд орчдөг. Тэгээ ингээд гоё блэнд болоод. За тэгээд дараагийнх нь болохоор миний яг powdered blush байна. Тэгээд би өөрөө spring warm tone болохоор энэ ингээд хамгийн их ашигладаг. Ер нь бол энийг маань харах юм бол намайг хэрэг ашиглахыг харж байна. Тэгээ би энийг юутай уусгадаг вэ гэх юм бол энийг нь яг бейсээр тавьдаг заяа. Тэгээ энийг нь болохоор жоохон highlight хийж тавьдаг. Яг энэ хэсэгтэй гэсэн. За тэгээд миний ер нь ашигладаг мейкапын бүтээгдэхүүнүүд юм байна. Би тэгээд одоогоор жоохон миний арьс бол тийм гоё байгаа биш байгаа байхгүй юу? Жоохон миний арьсны асуудал л жоохон хэцүү байгаа. Тийм учраас би makeup tutorial видео оруулъя гэдээ оруулж чадахгүй. Тэгээд би ер нь бол дараа 7 хоногоос арьсаа хэмжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд арьсаа яг гоё хэмжлүүлээд амар цэвэрхэн арьстай болчих юм бол би та нарт гоё makeup tutorial видео хийж өгнө. Тамаг хүлээж агаарай. Тэгээд би 6 сарын 30-нд Монгол явна. Тэгээд Монгол явахаас өмнө гоё арьстай болчих л үү те. Тэгээ Монголд яваад гоё makeup tutorial видео хийж өгье заяа. Тэгээ миний YouTube-ыг үзтэгт маш их баярлалаа. Тэгээд хэрвээ асуух юм байх юм бол комент хэсэгт үлдээгээд тэгээ бас надад санал болгох юм байвал комент хэсэгт үлдээхээрээ яагаад бичлэгт гэдэг юм бол. За тэгээ баяртай.